Нялх хүүхэд ээжийнхээ хайр шингээсэн үнсэлт инээмсэглэлийг бусадтай андуурдаггүй. Үйлж байгаа хүүхдийг тэр дор нь авах хэрэгтэй юу? Энэ судалгааны дүнд уйлахт нь тэр дор нь авдаг хүүхэд удаж байгаад авдаг хүүхдийг бодвол уйлах нь багасдаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэвч удаан намуун дуугаар уйлж байгаа хүүхдийг тэр дор авахт нь уйлах нь улам нэмэгддэг нь харагджээ. Ялангуяа 1-2 настай. Түүнээс дээш настай хүүхэд уйлахад тэр дор нь аргадаж аваад байвал уйлах нь ихсэж муу зуршил болон тогтдог нь нотлогдсон байна. Нялх хүүхэд үргэлж нэг хэмээр уйлдгүү. Хүүхэд өвдөх, өнсөх, уурлах зэргийг нь илтгэдэг уйлт бүр өөрийн онцлогтой гэнэ. Үлсэж байгаа үедээ ихэвчлэн намуухан амьсгалаа хэмнэлттэй авч уйлдаг. Уурлах үедээ илүү чанга тод уйлна. Гинэт чанга ашгарч уйлвал гинэт нэг юм өвцний шинж тэмдэг гэнэ. Туршлагатай мэдрэмжтэй эхчүүд хүүхэд уйлж байгаагаас юу хэрэгтэйг нь мэдэж чаддаг. Нялх хүүхэд ээжигээ болон ойр дотны хүмүүсээ хэр таньдаг вэ? Нялх хүүхэд юу л мэдэв гэж бүү бодоорой. Бодлогт нь хүртэл мэдсэн байх нь бий. Ээжийнхээ хайр шингээсэн үнсэлт халуун дулаан инээмсэглэлийг бусадтай андуурдаггүй байна. Аав ээжээс өөрхөн ойр дотныхан авч байна. Өхөөрдөж байгааг мэдэрнэ. Хүүхдэд төрсний дараа л мэдрэмж сууж эхэлдэг. 1-2 сартаагаас эхлээд дуу чимээ, ээжийн хөлийн алхаа гიშгэ зэрэг жижиг сажиг элементүүдийг ялгаж мэдэрдэг байна. Хажуугаас нь холдоход алга болчихлоо гэж бодон уйлна. Ээж дэргэд байвал ямар тайван болох гэх мэтээр мэдрэмжүүд сууж эхэлдэг байна. Хүүхэд уйлж байгаа нь ямар нэгэн зүйлийг хэлж байна гэж ойлгож болох уу? Нялх хүүхэд уйлж байгаагаараа ямар нэг юмыг хэлж байдаг. Зарим хүмүүс хүүхэд уйлж байж л өсөж том болдог. Уйлах доолнд нь аваад байвал тэрврүүлээ сурчна гэсэн буруу ойлголттой байдаг. Мөн уйлангууд нь хөхүүлэх нь тохирсон арга биш. Түүний уйлсан шалтгааныг нь олж мэдэх шаардлагатай. Живхэн норсон, тав духгүй, агаар залгисан зэрэг шалтгаанууд байж болно. Түүнчлэн шүдэн зохих үед уйлдаг. Энэ үед шүдний загтныг арилгах зөөлөн тоглоом авч өгөх хэрэгтэй.